За энэ чирэн бохортой эйгүүдээ гэж уучхад бол гиз хотоод өвддөг ч юм уу. Аск бол энэ үнэхээр сайхан шүү. Миний одоо арьс үстэй, миний эрүүл мэндэд үнэхээр сайн шүү гэж хэмнээд ч юм уу. Тэрэнд мэдээлэл өгөөд уухад бол ус бол арай өөр үйлчлэгийг үзүүлдэг гэж ярьдаг штеп. Тэгэхээр усны мөн чанар тэгээд бас хүнд нөлөөллийн талаар бас та сонирхуулаач. Тэгэхээр шинжилгээ бол өнөөдөр усыг 6 тас бүсцтэй, зөв бүсцтэй ус авах хэрэгтэй гэдэг ингээд үзээд байдаг тийм. Гэж үзэж байгаа. Тэгээд усан дээр бол H2O гэл ингээл тэ томьёон байна гэдэг ингээд шинжилгээ бол тэр үднээс яа. Гэтэл энэ саяны ярьсан энэ энерги солилцооны асуудал бол бас их чухал одоо сүүлийн үед маш их яригдаад ирж байна. Тэр өнөөдөр шинжилгээнд тайлбарлаж чадахгүй аюу олон юмнууд байна шүү дээ тэ. Сүнс. Тэгээ энерги, хойднаас юу гэдэг нь тийм ингээл маш олон. Тэг байгаад байгаа гэдэг нь бол одоо тодорхой байна тийм биз дээ. Тэрийг бол одоо хүмүүс мархаа болцсон тийм ээ. Шашин байна. Сүшиг бишрэл байна, энерги байна гэдгийг бол хүн болгон мархаалцсан. Хамгийн гол нь тэрийг өнөөдөр шинжилгээ яг барин тавиа одоо нөгөө бид нар юмны атомын бүтэц харж чаддаг шиг одоо тэрийг хэмжээд ингэж чадахгүй юмнууд бол өнөөдөр шинжилгээ зөндөө юм л да. Тэрний нэг нь ийм усны энерги шингэлтийн асуудал бол байж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол хоол хүнс гэдэг бол ус тийм байна. Хоол хүнс гэдэг ус тий. Одоо бишээ бид нар энэ цай ууж байна. Энэ цай бол одоо ус л байгаа дээ тий. Дотор нь цайц ингээ ус ууж байгаа. Тэгэхээр энэ энерги. Тэгэхээр зэрэг ер нь аль шашны хүмүүс одоо жишээ нь христэд бол жишээ нь ингээ залбирал буддаа ч гэсэн тий. Ламнар бас ингээд хүн даршаа ингээд ингээл тарин маань шивнээд өгдөг үсттэй тий. За энэ бол яг таны саяны хэлснээр одоо тэр усны бүтцийг өөрчлөх, зөв бүтц рүү хандуулах гээд тэгээ одоо тэр энергийг сайжруулж өгч байгаа ийм зүйл байна гэдгийг бол өнөөдөр хүмүүс ярьж байна. Тэгээ энэтэй холбоотой би нэг ганц нэг зураг бас үзүүлэе гэж энд хүсэж авчирлаа. За тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр энэ хүмүүс бол ер нь сонссон зөндөө сонссон энэ Японы нэг эрдэмтэн Масимаро гэдэг эрдэмтэн бол энэ усны бүтцийн зургийг бол авдаг болсон тий. За энэ дээрээс ингээд хэдүүлээ харъя. Тэгэхээр зэрэг энийг бол зөндөө нэг өмнө одоо пүр батламж гэсэн ингээд тий ус одоо энерги шингээдэг бас нь одоо ингээд яригдчихаа энэ төр гэд ингээд зөндөө ярьсан. Тэгэхээр би энд бас нэг зургийг үзүүлчихье гэж ингэж бодож байна. За тэгэхээр зэрэг энэ дээр ингээд энэ жоох ингээд тод харагдаж байна. За ингээд харах юм ус өөр юм 6 тас бүстэй юм зүг бүтцтэй байх хэрэгтэй гинэ. Тий. За тэгэхээр зэрэг усанд их сонио ингэж жишээ нь Бетховны хөгжмийг сонсоход энэ усанд тийм усны хажууд ингээд Бетховны хөгжмийг сонсоход ингээд тастын зургийг авахар зэрэг ийм 6 тал бүтцтэй ийм бүтцтэй харагдаад одоо хүнд металл рок хөгжим сонсохны дараа ийм нөгөө нэг 6 тас бүтцээ алдаад ийм хэлбэр рүү шилжиж шинэ гэж Японы эрдэмтэн бол зургийг нь бол авч ингэж гаргасан байгаа тийм. За дараагийн нэг юм болохоор зэрэг за жишээ нь энэ байна. Энэ Японы Фуживара далайн энэ дээр мөргөл үлдэхийн өмнө ус нь ийм байсан байна л да мөргөл. За тэгээ мөргөл үлдээд тийм одоо шашны зан үйлийн явагдсны дараа ус нь ийм зүг бүтцтэй болсон байна гэж тийм үтсэн байна. Тэгэхээр энэ Японы эрдэмтдийн ийм зураг бол асар олон байна. Тэгээ энэ хүний нөгөө хариулт нь ус нь бий гэдэг ийм ном бол хэвлэгдэж гарсан тэрийг зөндөө олон хүмүүс уншсан баг тийм. Тэгээ тэр номон дээр бол ийм маш олон зүйлүүд байна. Тэр энэ бүгдээс юу харагдж байна гэхээр зэрэг хүн бол өөрөө нөгөө бидний биеийн чинь 60% ус байгаа гэсэн шүү дээ. А хоол хүнс чинь бас одоо бараг 95% нь ус чинь мах гихт чинь одоо 90% нь ус байгаа шүү дээ. Тэгээ маш их юм усны агуулмжтай. Учираас одоо шинэ бид нэр хоорондоо тэр энерги муу үг ярих, хэрэлдэж муудалцах тэрний дараа ингээд сэтгэл санаа тавуурхаар ингээд би гачин болол ингэдэг үстэд магадгүй тэр одоо усных нь бүтэц ингээд өөрчлөгдөд ингэдэг ч юм уу одоо тэрийг өнөөдөр шинжилгээ хийж мэддэг боловч ямар ч үс юм усны одоо тэр юу яах энерги мэдээлэл дамжуулах шин чанар бол ийм байдаг байна гэж бол энэ тодорхой ийм зурагтай бүх юм зүйлүүд бол гарсан биз дээ. Тэгэхээр зэрэг бид нэр хоол ус. Тэгэхээр монголчууд бол ингэж хэлдэг нөгөө хоол хийж байхдаа бити ууралж тий. Тэгээ уурлахар ч одоо орнатууч нохоо идсэн ч гидсэн өвднө гэж хэлдэг. Тэгэхээр одоо тийм маш их сөрөг энергитэй тэгж хоол хүнсийг хийхэр зэрэг магадгүй энэ усныхаа бүтцийг түрүү нөгөө хаард орог хөгжим сонссонтай адилхан тийм болгоо хайчдаг ч юм билүү одоо бид нэр тэрийг хэлж мэдгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг би энэ компани бүтээгдэхүүнийг уншиж байхад бол энэ дээр ингэж ütсэн байлээ. Одоо энэ гадна талын хайсган дээр нь ч гэсэн байгаа. Усыг идэвхжүүлээд тийм зөв одоо ус болгоно гэсэн бас нэг тийм үйлбэрийн зам дээр нь олж байгаа. А нөгөө талаар эдний компани энэ юу бол би яг энэ цаанаасаа тэр нөгөө толгой компаниасаа тий ийм стандарт тестүүдийг энэ хүмүүст хийлсэн байт юм билээ л дээ. Яг ийм уруулууд хийж үзүүлэх хэрэгтэй энэ төр. За тэнцээс бол энэ pH тодорхойлох уруулыг харахад бол тодорхой. Тэгэхээр зэрэг усны pH гэдэг бол одоо тэр усны хүчил шүлтийг нь орчин бол үзүүлж байгаа л да. Тэгээ бидний идэж ууж байгаа ихэнх хүнснүүд бол
хүчлэг байдаг байхгүй. Хүчлэг хүнснүүд. Шүлтлэг талын хүнснүүд бол маш цөөхөн байдаг. Гэтэл одоо жишээ бид нэр өвчлсөн тохиол одоо ходоодны шарх үсчлээ шүү дээ. Тэгэхэд ходоодны шарх үсчлэгээд бид нэр аль болох тийм шүлтлэг зүйлүүдийг хэрэглэх хэрэгтэй болж ирдэг байхгүй. Тэгээ шүлтлэг зүйл хэрэглэе гэхээр зэрэг хүнсний ногоо зарим төрлийн бүгд биш. Зарим төрлийн хүнсний ногоог л эс дурдвал ер нь бол шүлтлэг зүйл бол маш бага болж ирээд байдаг. Тэгэхээр бид нэр шүлтлэг болгоно гэдэг нь ер нь усыг л хэрэглэх хэрэгтэй болж урьж байгаа. Тийм учраас эрүүл мэндийн ач холбогдол нас тэр байна гэж би эдний бүтээгдэхүүнийг харсан. Тэгээ эдний бүтээгдэхүүнийг ер нь бол танилцаад бид нар ч одоо юу нэ те бид нар бол одоо зар сурталчилгааны аливаа нэг компаниг рекламдах тийм үүрэгтэй ч хүмүүс биш, тийм ажил хийх ёстой ч хүмүүс биш. Гэхдээ үнэхээр хүний эрүүл мэндэд хэрэгтэй зүйлүүдийг бол бид нар бас рекламдах биш одоо бас нэг зүйлийг бас хэлвэл бас зүгээр юм болов гэдэг. Тэгээ эдний бүтээгдэхүүнийг би тэр урлагуудыг үзээд компаниар очиж танилцаад бүх юмтай танилцсны дараа за энийг бас би бас хүмүүстэй илэрхийн нүдэнд байгаа зүйлүүдээ бас хүмүүст хэлэхэд одоо тийм нэг их зар сурталчилгаа болоод би одоо мэргэжлийн ашигласан зүйл болохгүй байх гэж бацны үднээс зөвшөөрөл өнөөдөр энд ирсэн юм л да. Тэгэхээр ер нь бол монголчууд ингэж хэлдэг. Ширгээс ус эмих гэж хэлдэг. Ширгээс ус эмих. Тэгэхээр зэрэг ер нь ундны усны pH бол нэг орцор 6 орчим бол байгаа. Тэгэхээр бид нэр усыг нөгөө ширгээгээ дуудаг шүү дээ. Ширгээгээ дуугаад тэр монголчууд эмих болгоод дууж байгаа ус нь бол ойролцоогоор pH нь 9 рүү төгтөг байхгүй. Тэгэхээр танай компани чинь pH хэд рүү очиж байгаа вэ? Тий 8.5 руу ордог л та. Тий 8 тэгээд 7.5-аас эхлээд ингэ явчихж байгаа. Тэгэхээр сая одоо ингэ уруулаа хийгээд үзүүлэхээр хүмүүст яг тэр нь ингэ шууд нүдэнд харагдана. Тэгэхээр зэрэг тэр лөө очиод ингэ эн чинь бол тодорхой байхгүй тэр индикатор үзээд хэд байна гэдэг шууд гарч байна. Тэгэхээр зэрэг нэлээд сайн одоо pH-ийн шүлтлэг орчинд руу ингэж очт юм аа. Одоо баг шүүс ус руу яг шүүс ус шиг бол болж чадахгүй. Гэхдээ тэрлүү дөхсөн хэмжээнд болгож байгаа учраас тэр бол эрүүл мэндийн ач холбогдолтой байна гэдэг ингэж хэлэхэр юм байна гэж би бол үзсэн. За тэгээ энэ дэр бас нэг нэмж хэлэхэд одоо хүмүүст илүү ойлгомжтой болох үүднээс шинэ одоо өнөөдөр сүүлийн үед хеликобактерийн халдвар гэж ярьж байгаа шүү дээ. Тэр хеликобактер бол хүний одоо энэ ходоодонд байх ёсгүй юм зүйл байхгүй. Гэтэл бид нар одоо нөгөө маш олон зүйлсээс халдвар авч байгаа байхгүй. За гадныхан бол юу гэж үздэг вэхээр хизэж бага насны хүүхдүүдтэй тий нохоотой тоглолтгүй, мууртай тоглолтгүй байхгүй. Монголчууд ч гэсэн нохоо мууртай хүүхдээ ойртуулдаг байсан биз дээ. Ойртуулдаг байсан шүү дээ тий. Хүүхд гарахаар нохоогоо бол өөр тийм тэгдэг байсан. Тэр нь бас нөгөө талтай тэр юутай. Тэр нохоо муурнаас хүүхдийн хеликобактерийн халдварыг бас авах боломжтой. За тэгээ өнөөдөр ерөөсөө нөгөө одоо түрүүн бид нар халдвар шар ярьсантай адилхан ерөөсөө монголчууд тэр чигээр хеликобактерийн халдвар маш их болж байна л да. Тэр өнөөдөр яагаад энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд ингэж яриад одоо эмчнэр бас энэ тухай яриад тэгээ манай хоол зүйчид бас энэ тухай их яриад байна гэхээр зэрэг Монгол хүний эрүүл мэндийн асуудал үнэхээр аюултай төвшөнд. За аюултай гэж хэлэхэд хайшин. Билийн тийм асуудал үүсгэх төвшөнд хүрчээд байгаа учраас хүн болго эрүүл мэндийн төлөө санаа зовж энэ зүйлийг яриад байна л да яриад байна. Тэгэхээр зэрэг тэр хеликобактер тэр жишээ нь яхад хеликобактертэй халдвар орчлоо. Тэгээ ходоодны тэг доотлын салж бүрхүүллүүдийн доор ороод тэр бактери ингээ үрждэг байхгүй. Үржээд маш их болохоор тэр бүр ходоодны шарах үүсгэн, ходоодны өрөвсөл үүсгэн. Тэгээ ходоодны хеликобактерийн өвчтөй хүмүүс хизээ чи нүүр ам нь одоо ийм юу байх боломж маш их юм гараад тууралдаг бол одоо ингээд тэгэхээр зэрэг ерөөсө бид нар энэ одоо энэ нүүрэн дээрээ батан гараад ингээд даагч одоо нэг янз янзын тос түрхэд ингээд үзээд шүү дээ. Тэр биш баг. Яг тийм байж тэр дотроо тэрэнд юм юу ячаад учраас тэр нүүр царай чинь тэрийг илэрхийлж ингэж гарч байна. Тийм учраас хеликобактертэй хүмүүсд тийм нүүр царай юм болоод. Тэгэхээр хеликобактер өөрөө хамгийн үржих таатай нөхцөл нь хүчлэг орчин байхгүй. Ходоод өөрөө хүчлэг шүү дээ. Ходоодны хүчлэг орчин чинь 2 шүү дээ. Тэгэхээр хоол хүнс бол өөрөө бас хүчлэг байхгүй. Тухайлх юм бол одоо шин талах гээд. За тэгээд зарим нэг одоо ундаануудыг ярих юм бол тэр чинь хүчлэг орчин чинь бүр тэр одоо тэр ундаан мундааны орчин чинь 3 энтер гэдэг байхгүй. 2, 3, 3.5 гэд ингээд маш хүчлэг. Тэгээд тийм зүйлүүдийг хэрэглэх юм бол нөгөө таатай орчныг бүржүүлэл харж нөгөө бактери чинь бүр ингээд нөгөө нэг үржээл юм гэсэн үг үстэй тий. Тэгэхээр тэрийг сармж болох юм бол бид нэр айл болох шүтлэг зүйлүүдийг хэрэглэж явах хэрэгтэй бас нэг юм зүйл та. Тий. Тийм учраас тэр нь бас ач холбогдох боломжтой юм. Илэрхий бас энэ тест нь харуулж байгаа учраас. Тэгэхээр Тамира одоо яг энэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулах одоо яг ямар бүтээгдэхүүнүүдээ хэрхэн хэрэглэх юм тийм ээ? Миний өмнө бас энэ сертификатууд байна л да. Тэгэхээр эднэрээ бас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг баталгаа бас олж
үг баг тийм ээ. Тий, ер нь тийм л та. Тэгэхээр яг манай компани бүтээгдэхүүн ололоор оруулж ирэхдээ одоо мэдээж нэмэгддэг манай олон улсын ISO 9000 тий. Дээрээс нь одоо маш олон янзын тий одоо GMP ч юм уу нэр мэдэхүй стандартууд бүгдийг хангасан байж байгаа. За тэгэхээр яг бид нар болохоор яг энэ бүтээгдэхүүнийг мэдээж тэр лабораториогоо шинжилгээ судалгаа дээр үзэхээсээ гадна яг энэ бүтээгдэхүүнийг хүмүүс маань өөрсдөө хэрэглэн дээр яг ямар үр дүн гарч ийнө үү тийм үү. Мөн дээрээс нь тэр одоо бие муутай тэр одоо ходоодны шоколадтай ч юм уу тий одоо орчин үеийн сахар өвчин хорт хавдар хоёр одоо ажид судалгийн нэгдэг дөргиж байна шүү дээ. Энэ өвчтөн усуудтай нуурлалаараа энэ бүтээгдэхүүн маань маш эргээр нөлөөлдөг байж байгаа. Одоо шил сахарын өвчтөн усуудын энэ усыг 7 хоногийн турш одоо бага хэмжээний даралтаараа байн гуусан тохиолдолд цусан дахь титрэх хэмжээнд одоо эрх мэдэгдгээр доошлох гэх мэтчил одоо үр дүн их гардаг л да. Тэгээ ер нь яг бүтээгдэхүүн талаараа хэлбэр дизайны талаар маш одоо хүн өөрөө хэрэглэхэд одоо тийм дөхөм савлгаа дизайнтай. Тэгэхээр одоо ердөөсөө та яг галтгооныхоо тэр цоргоныхоо үзүүрт нь суугаад ердөөсөө яг хараантаа онгоолгоход ч одоо дээд зэргийн одоо аршааны хэмжээнд босруулагдсан тийм ус гожих жишээний тийм одоо үр дүнтэй байдаг л та. Тэгээ одоо яг манай туршилтууд дээр үр дүн яг тодорхой харагдана л та. Туршилтаа үзүүлэх. Би За манай зураглаач бас үзэгчдтэй энэ туршилтыг бас үзүүлэх болно. За тэгэхээр энэ болохоор одоо бидний өдөр тутмдаа хэрэгжилж байгаа те савлсан цэврус байгаа байхгүй. Энэ бол өдөөсөө бид нар гадаа гараад дэлгүүрээс мөнгөөр худалдаж авдаг шүү дээ. Тэр бас цэвэр гэсэн. Тий, цэвэр ус хараат нуусаад илүү дээд хэмжээнд босруулагдсан ус байхгүй. За тэгэхээр энэ ус байна. За одоо яг энэ усыг Offspring-ийн шүүс усээр орондоо харьцуулт хийх гэдэг юм л та. Тэгэхээр одоо яг энэ усыг болохоор те нэг нь шийдчлээ. Одоо яг энэ усаа энэ фильтрээр шүүгээд ич. За тэгэхээр ер нь бол яг хөглөр одоо хүмүүс мань гайхчихж магадгүй те одоо усаа одоо ингэж одоо нэг юмд хийгээд ингэж одоо баг даралтаар гоожуулж ирэх юм уу гэж бодож магадгүй энэ бол үгүй. Яг хөглөр одоо яг хэлбэртэй за одоо шил энэ аяа хэлбэртэй байх шинэ те одоо усаа ердөөс шууд аягандаа игээл сэгсрэл гот ус маань одоо шүүгддэг байх шинэ. А мөн дээрээс нь одоо яг одоо юу байгаа. Хараантан дээр суучдаг те. Тэр маань яг хөглөр ердөөс хараантныхаа цоргоныхаа үзүүртээр суучдаг байхгүй. Тэгээ одоо ер нь бол наач нь л та. Тэгэхээр наадл чинь яг хөө ердөөсөө нэг хэрэглэд аягүй хэлбэр ердөөсөө яг хараантныхаа даралтаар хожчихдаг. Тийм болохоор ердөөсөө удах те цаг хугацааны даалдаг гарах. Дээрээс нь тог цахилгаан эзлэхгүй овор хэмжээ маш бага эзэлдэг байх шинэ. За тэгэхээр одоо энэ хоёр ус одоо хоёулангийн энэ дээр одоо хийчлээ. Тэгэхээр одоо энэ дээр болохоор энгийнүүдээр одоо ингээ харах юм бол те энэ ус нь сайн байна, энэ муу байна гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ тестийг одоо энэ дээр тусааж үзье. Тэгэхээр одоо энэ усны хүчин сүлтийн тэнцвэр турш хэр хэмжээнд байна вэ гэдэг одоо энэ дээр үзүүлнэ л те. За тэгэхээр одоо энэ бол одоо энгийн зэвэр ус байна тийм үү? Энэ дээрээс одоо энэ тестээс тусаагаад харин одоо энэ савс уусан дээр. Угаас савсан энэ шүүс ус байна тийм үү? Тусааж байна. За тэгэхээр одоо ингээ ялгаа нь гарч ийн л да. Нэг ус маань одоо ингээ шар өнгөтэй болж урж байна шүү дээ. Нөгөө ус маань болохоор эм цэнхэр өнгөтэй болж урсан байна. За тэгэхээр одоо энийг болохоор одоо мэдээж тэ яг энэ таблицын дээр л тодорхой харагдана л да. Тэгэхээр ер нь бол яг сая ярьлаа манай прожектч маань хүний биеэр үзм өөрөө хүчлэг одоо тал руугаа байнга хийвэж байдаг тийм. Хүчлэг орчноос одоо шалтгаалж маш олон янзын тийм өвчин үүсэх тийм таатай орчин бүрдэлчихэд байх нь л тийм. Тэгэхээр одоо яг бидний өдөр тутмдаа хэрэгжилж байгаа ууж байгаа ус маань тийм хоол ус маань бүгдээрээ хүчлэг гэж байдаг. А тэгэхээр харин Offspring брендийн